Термобазальт СТУ дулаан тусгаарлах материалын универсал систем нь дулааны шугам сүлжээний шугам хоол, өөрийн шугам хоол, хаалт арматур, геометрийн хэцүү хэлбэр дүрс бүхий объектуудын дулаан, ус чигийг тусгаарлахад зориулагдсан дулаан тусгаарлагч материал юм. СТУ дулаалгын материалын хийцэн дулаан тусгаарлах өндөр үзүүлэлттэй бөгөөд тоноглолын гадна гадаргуугийн өнгө үзэмжийг сайжруулах зогсохгүй, хэрэглэхэд хялбар, угсрахад амархан, олон дахин ашиглах боломжтойгоор давуу талтай. Шаардлагатай тохиолдолд хийцийг хүчтгэж болох бөгөөд хүчтгсэн хийц нь бат бихийн өндөр ачааллыг даах чадвартай байх бөгөөд насанд хүрсэн хүний биеийн даах хэмжээний ачааллыг даах чадвартай. Термобазальт СТУ хийцийн дулаан тусгаарлагч материалыг хийхдээ урьдчилан зүсэж сегментийн хэлбэрт оруулсан 30-аас 175 кг м3 нэгттэй чулуун хөвөн материалаар хийдэг. Сегментний сэмэрдэсний хөвөн утас нь шугам хоолойн хэвтэй гадаргууд перпендикуляр чиглэлтэй суудаг бөгөөд сегментүүдийг базальтын хөвөн шилэн давуу эсвэл даавуугаар бүрсэн байдаг. Сегментүүдийн сүүлийн сегмент дээр тохируулагч саваамуудыг хэвтэй давхцал дээр нь бэхэлж өгсөн байна. Хийцийн дээд талд 5 ширхэг цайрцсан төмөр утсыг 1 жил жигд алхамтайгаар байрлуулж өгнө. Хийцийн гадна гадаргууг 50 микрон зузаантай хөнгөн цагаан фольга бүхий шилэн давуугаар бүрсэн байна. Ийхүү гаргаж авсан бүтээгдэхүүн маань хангалттай уян зөөлөн, ородос хэлбрээр тээвэрлэх боломжийг бүрдүүлж, ачих тээвэрлэх үйл явцыг хөнгөвчлөнө. Харин полиэтилен гэлгар уутаар гадаргууг нь бүрж ууталж өгсөн нь бүтээгдэхүүнийг агаарын усчийг бохирдлоос хамгаалж өгдөг. Термобазальт СТУ дулаан тусгаарлагч материалыг шугам хоолой дээр суулгаж өгөхөд баг зэрэг хотойлт үүсэх бөгөөд харин түүний сегментүүд нь адил хажууд трапецүүдийг үүсгэнэ. Хийцийн эцсийн чангалгааг буцаадгүй түгжээтэй эрмэн бүхий чангалагч төхөөрөмжөөр чангална. Тохируулагч сегмент нь хэрэг чангалгаа хийхийг зохицуулж чангалгааны нэгтийг хэтрүүлэхгүй байлгах үүрэгтэй. Энэ дулаан тусгаарлагч материалын хийц нь урд нь үйлдвэрлэгдэж байсан бусад хийцүүдээс юугаараа онцлог ялгаатай юм бэ? Нэгдүгээрт пенопласт буюу шахмал хөөсөнцөр нь амархан шатдаг, дулаан зөөгчийн температур 100 градус ба түүнээс дээш болоход чанарын баталгааг урьдчилан хамгаалах боломжгүй зэрэгээс болж шахмал хөөсөнцрийг хэрэглэнээс хассан. Термобазальт СТУ дулаан тусгаарлагч материал нь шатдаггүй материал бөгөөд ажлын температур нь нэмэх 400 градус байх бөгөөд тусгай захиалгаар нэмэх 700 градус хүртэл хийж өгөх боломжтой. Хоёрдугаарт сэмэрдсэн тусгаарлагч нь тусгаарлаж байгаа гадаргуудаа перпендикуляр чиглэлээр суудаг. Хийцийн сегментүүдийн доод хэсэгт арай бага нэгттэй сегментүүдийг байрлуулсан байдаг. Энэ шийдэл нь тусгаарлах материалын жинг бууруулж, гадаргуугийн дээд хэсгийн ачааллыг багасгаж, хатуулгийг нэмэгдүүлж өгөх бөгөөд тусгаарлагч үеийн ханын зузааныг өгөгдсөн хэмжээнд нь барьж өгөх боломжийг бүрдүүлдэг. Хийцийн сегментүүд нь шугам хоолойн гадаргуу дээр суухдаа адил хажууд трапец хэлбэртэй болж өгснөөр тусгаарлаж байгаа гадаргууд ойртох тусмаа нэгтэн дифференциалаар нэмэгддэг байна. Энэ нь дулаан тусгаарлах үзүүлэлтүүдийг эрчимтэй нэмэгдүүлдэг бөгөөд ердийн дулаан тусгаарлах материалтай харьцуулахад дулаан зөөгчийн температур 100 градусаас дээш нэмэгдэхэд эдгээр үзүүлэлтүүд 18% хүртэл нэмэгдэж, эрчимтэй ажиллагааны хугацаа нь 2-оос 3 дахин нэмэгддэг байна. 3-дугаарт термобазальт СТУ материалыг угсралтын өндөр бэлэн байдалтайгаар нийлүүлнэ. Багц тус бүрийг шаардлагатай бүх багаж хэрэгсэл туслах материалын хамт нийлүүлнэ. Термобазальт СТУ дулаалгын материалыг захиалагчийн хүссэн хэмжээ ханын зузаантайгаар нийлүүлэх боломжтой. Дулаан зөөгчийн температур 350 градусаас их бол дулаан тусгаарлагчийг 2 давхар үетэйгээр хийнэ. Термобазальт СТУ хийцийн дулаан тусгаарлагч материалыг үйлдвэрлэх зарчим нь шинэ бүтээл бөгөөд патентаар хамгаалагдсан бүтээгдэхүүн юм. Термобазальт СТУ дулаан тусгаарлагч материалыг 2 төрлөөр үйлдвэрлэж байна. Термобазальт СТУ гадна гадаргууг шилэн даавуугаар бүрсэн нь захиалагч өөрөө тусгаарлагч бүрхүүлийг сонгох боломжийг олгож байгаа. Усчийг тусгаарлагч гадаргуутай эсвэл лист төмөрөн гадаргуутайг сонгож болно. Термобазальт СТУ F гадна гадаргуу нь хөнгөн цагаан фольгатай шилэн даавун гадаргуутай хийц. Ийм хийцтэй үед нэмэлт усчийг тусгаарлах гадаргуу хийх шаардлагагүй. Термобазальт СТУ хийцийн дулаан тусгаарлагчийг угсрах дүрм журам нь маш энгийн ойлгомжтой. Тусгаарлагчийг полиэтилен гэлгар уутнаас нь салгана. Ороодсыг дэлгэнэ. Хэрв ороодос дотор хэд хэдэн үеийг нийлүүлж ороосон байгаа бол нэгдүгээр үеийг гарч иртэл дэлгэж, гадна үеийг хутгаар зүснэ. Бэхлэгч утаснуудыг бахиар хазаж таслана. Ингээд эхний тусгаарлах материалыг угсрахад бэлэн болно. Хийцийг шугам хоолой дээр байрлуулахдаа дээд талаас нь оруулж ороож өгөх ба амсрын шугам хоолойн хажуу талд амсар нь дээрээс доош дарж байхаар байрлуулж чангалагч төхөөрөмжөөр шугам хоолойд нэгт сууж байхаар чангална. Энэ байрлалыг бэхлэгч утасны тусламжтайгаар байрлуулна.
Хэвтээ хэсгийн амсрыг дээрээс нь доош дарж, механик буугаар буудаж, бэхлэгч саваа модонд тогтооно. Дараагийн хийцийг суулгахдаа эхний хийцэд сайтар шахаж, илүү гарсан гадна гадаргуугийн дор шургуулж суулгана. Хоёр хийц нийлж байгаа хэсгийг төмөр утсаар жангалж нэгтрүүлэх, эсвэл хөнгөн цагаан скотчоор скотчдож нэгтрүүлнэ. Дараагийн угсралтын ажлыг үүнтэй адил байдлаар үргэлжлүүлэн гүйцэтгэнэ. Хөдөлгөөнгүй тулгуурын орчинг дулаалгахдаа технологийн зүсэлтийг газар дээр нь зүсэж хийнэ. Салаалсан шугам хоолойг дулаалгахад дулаалгын материалын зүсэлтийг хийхдээ салаа шугамын диаметрээр зүсэлт хийнэ. Бага диаметртэй булан тохойн дулаалгыг хийхдээ энгийн хошуу зүсэлт хийж дулаална. Дулаалгын нийсэн эсхийг комплектоор нийлүүлэгдэж байгаа гадна бүрхүүлийн материалаар хийсэн хөнгөн цагаан загас хэлбэртэй дарагчаар дарж нэгтрүүлнэ. Том диаметртэй булан тохойн дулаалгыг хийхдээ эхлээд дулаан тусгаарлагч материалаас загас хэлбэртэй зүсэлтүүдийг бэлтгэн хийж нийлүүлэн өгсөрч, дараа нь дулаалгуудын нийсэн хэсгийг гадна бүрхүүлийн материалаар хийсэн хөнгөн цагаан загас хэлбэртэй дарагчаар дарж нэгтрүүлнэ. Шилжилтийн зооныг өөрөөр хэлбэл том диаметртэйгээс бага диаметртэй рүү шилжсэн хэсгийг дулаалгахдаа бага диаметртэйгээ том диаметртэйгээр нь дарах байдлаар дулаална. Хэрв шугам хоолойн хомуутан тулгууртай бол дулаан тусгаарлагч материалыг дотор талаас нь зүсэж тулгуурын шипилг эд ангиуд байгаа газарт нь тааруулж эл гаргахгүйгээр дулаалгыг хийнэ. Хэрв шугам хоолойнууд нь ойрхон зэрэгцэж байрлсан, хоорондох зай нь дулаалгын материалын ханын зузаанаас бага зайтай байгаа бол эдгээр шугам хоолойг хамтд нь дулаална. Шугам хоолойн гадаргууг жигд дулаалахын тулд эхлээд төмөр утсаар орооно. Шаардлагатай бол шугам хоолойн завсар хоорондын зайг бага нэгттэй дулаалгын материалаар дүүргэж болно. Дулаалгын материалын хэвтээ бэхэлгээ нь том диаметртэй шугам дээрээ таарч байхаар шугамын дулаалгыг тааруулан хийнэ. Хэрв дулаалгыг хоёр давхар үетэйгээр хийх шаардлагатай бол эхний үеийн амсрыг дараагийн үеийн дарж байхаар тааруулж хийнэ. Хаалтны дулаалгыг хийхэд нэг их хүндрэл гаргахгүй, бага зэргийн ажлын туршлага хэрэгтэй болно. Шугамын шулуун хэсгийг дулаалсны дараа хаалтны планцын холболтыг дулаална. Дараа нь хаалтны босоо хэсгийг дулаалгахдаа бага зэргийн технологийн зүсэлт хийж өгнө. Босоо хэсгийн сегментүүдийг тааруулан зүсэж авч хайж, амсрыг боож хаалтанд тааруулж шахаж өгнө. Хөөсөн полиуретан материалыг термобазальт стео материалаар солисноор шугам хоолойн дулааны алдагдлыг бууруулж, шугамын гадна өнгө үзэмжийг сайжруулах давуу талтай. Шугам хоолойн алдагдал нь энэхүү дулаалгын материалын бүрэн бүтэн байдлыг алдагдуулахгүй. Ийм нөхцөл ч гэсэн дулаалгын материал маань дулаан тусгаарлах шинж чанараа алдахгүй байж чадна. Термобазальт стео дулаалгын материалыг өөрийн шугам хоолойд хэрэглэх нь бусад эрдэст хөвөн дулаалгын материалтай харьцуулахад маш их өндөр үр нөлөөтэй байгаа нь батлагдсан. Термобазальт стео дулаалгын материалыг дулааны камеруудад, өөрөөр хэлбэл төрөл бүрийн зуухны дулаалгад ашиглах нь дулааны алдаглыг бууруулахаас гадна тоноглолын гадна өнгө үзэмжийг сайжруулах сайн талтай. Термобазальт стео дулаалгын материалын угсралт ашиглалтын зааврыг мөрдсөн тохиолдолд ашиглалтын баталгаат хугацаа 15 жилээс багагүй байна. Термобазальт стео дулаан тусгаарлагч экологийн цэвэр бүтээгдэхүүн, галж шатдаггүй, хүний биед сөрөг нөлөөгүй, чулуун хөвөн дулаалгын материалыг Евро стандартаар Монголдо үйлдвэрлэж байна.